Өнөөдөр шадар сайд амар сайхан стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг Улсын хурлын дарга Амар Исаглан дөрвөн барьлаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар стандартыг хэрэгжүүлэх тогтолцоо боловсронгуй болох юм байна. Мөн олон улсын жишгт нийцэж дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандарт сайжирч гадаад худалдаа экспортыг хөнгөвчлөх нөхцөл бүрднэ гэж хуулийн төсөл боловсруулагчид тайлбарлаж байна. Улсын хөгжил, эдийн засгийн өсөлт хүний эрхийг стандартгүйгээр ярих, хангах, хэрэгжүүлэх боломжгүй юм а. Гэтэл бидний одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих талуудын харилцаа, хариуцлагын механизм дутмаг, ойлголтын зөрүү их байгаа юм. Монгол улсын хэмжээнд 6730 стандарт мөрдөгдөж байгаа ч дөнгөж 44.8% нь олон улсын түвшинд хүрчээ. Тиймээс стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг Улсын хурлын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахаар ажиллаж байгаа юм. Хуулийн өөрчлөлтөөр юу орж байгаа юм бэ гэдэг асуудал байна. Стандартыг нэг мөр хэрэглэх асуудал байна. За салбар дундын хоорондын зохицуулалтын асуудлууд байна. За хууль хоорондын зөрчлийн асуудлыг шийдвэрлсэн стандартыг хэн хэрэгжүүлэх вэ? Хэн хяналт тавих вэ? Хэн боловсруулах вэ гэдэг бол нэг талд нас гаргаж өгч байна. За тохирлын үнэлгээний байгууллагын бол төрөөс дэмжих асуудлууд орж ирж байна. Стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын хуулийн төсөл 8 бүлэг 36 зүйлтэй байна гэж тооцжээ. За хуулийн төсөлд стандартыг иргэн хуулийн этгээд дагаж мөрдөх, салбар дундын уялдааг хангах, дагаж мөрдөх стандарт техникийн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгох зэргийг тусгасан байна. За мөн тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх үүргийг тодорхой болгох, худалдаантайгаа тарифын бус цаад бэрхшээлийг арилгах хүрээнд стандарт тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх зэргээр зохицуулжээ. Энэ хуулийн төсөл боловсруулагдсанаар, батлагдсанаар ямар үр дүнд гарах юм бэ? Стандартыг бүх төвшөндөө дагаж мөрддөг болно. Нөгөө талаас хэрэгцээ шаардлага хөгжлийн бодлогодоо нийцсэн стандартыг богино хугацаанд баталдаг, батлагдсан стандарт маань бүх төвшөндөө хэрэгждэг байх. Энэ хэрэгжилтийн төвшөнд амьдралын чанар сайжирдаг байх. Энэ асуудлуудыг бид бүхэн энэ хуулийн төслийнхаа бодлого зорилтын нэг хэсэг болж боловсруулсан байна. Стандарт хэмжил зүүн газар бусад төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага стандартыг боловсруулах үйл ажиллагаанд оролцдог. Баталсан стандартыг хэрэгжүүлэх энэ талын зохицуултуудыг тусгасан байна. Стандартын техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, зах зээл дээрх болон хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн тохирлын баталгаатай хэсгэд хяналт тавих чиг үүргийг наривчлан тусгасан байна. За хуулийн төсөл батлагдсанаар стандартын хэрэгжилт хангагдаж хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бүрднэ гэж хуулийн төсөл боловсруулагчид тайлбарллаа.